За эерэг бүхэл тоог хэрвээ эерэг бүхэл тоог юм байна. Тэгээ ядаж 3 оронтой. Тэгээ бүх цифр нь шууд буурдаг, эрс буурдаг. Одоо тэнцүү явж болох strictly тэнцүү явж болохгүй юм байна. Тийм эренбитэй. Тэгэхдээ зүүнээсээ баруун руу. За тэгээд энэ эерэг тоог сайн тоо гэж нэрлэе гинэ. Чи 876 бол сайн тоо мó. Яг цифр нь буурч чадсан, энэ буурч чадсан. Гэтэл 87 бол биш. Яг хөө цифр нь буурсан ч гэсэн 2 оронтой болчих. Бидрэх ядаж 3 оронтой гэсэн байхгүй. За тэгээд энэ болохоор цифр нь тэнцүү яваад байгаа учраас энийг сайн тоо гэж хэлэхгүй. Энэ болохоор цифр нь энд өссөн байна тийм ээ. Одоо ийм сайн тоо нь хичнээн ийм сайн тоо гэдэг үл гэдгийг тоолох юм байна. За яг өмнөх бодлогын логикийг ашиглах хэрэгтэй. Өмнөх бодлогын нэг ашигласан нэг комбинашн ашиглах хэрэгтэй. CNSK. За юу мэдэж ивэл энийг хурдан боддсон бэ гэхээр үштэй. Надад бол тоо зохиодог 10 цифр л байгаа. Математикийн энэ бидний ардын тоолын систем ер нь бол энэ 10 цифрээс л бүх тоог бүтээдэг байгаа. Юуг хамгийн сайн ойлгосон байх хэрэгтэй гэхээр нэгт хоёр зүйл байна энд. Тэгвэл тэр хоёрын холбоос шууд энэ бодлогыг бодно. Би эндээс дурын за 3-аас олон цифр авъя. Ядаж 3 гэсэн учраас. Би дурын 3 цифр сонгоё. Шууд 1, 4, за 2, 5 ч юм уу. Энэ сонгосноор би буурах хэрэмтэй тоцоор ганцыг л зохиох байхгүй юу? Цор ганцыг зохионо. Цор ганцыг шүбэр. Өөр юм буурах хэрэмтэй тоо зохиож чадахгүй. Тэгэхээр би миний санаа би ингээд 0, 4, 7-г сонгосон ч би 740 гэдэг гонцлол тоо зохиох байхгүй юу? Тэгээ миний хэлэх гээд байгаа санаа эндээс би нэг 3 цифр авахд буурах хэрэмтэй нэг л тоо зохиох юм чинь би шууд 3 оронтой сайн тоо хийдгийг гэхээр би шууд C 10-аас 3 гэхэд хангалттай байна. Яг л 10 цифрээс 3-ыг сонгосон 3 болгоно сайн тоохоор ганц л энэ зар бичнэ. За. Хоёрдугаарх нь ийм юм. Бид нар чи нэг дээр нэмэх нь нэгийг за энийг ярьвал арай мэдэхгүй юм уу? Хоёрт нэг ийм юм мэдчихвэл айгуу сайн байна. C-ээс 0, C-ээс 1, C-ээс 2, C-ээс n. Энэ нийлбэр 2-ын зэрэгтэй тэнцүү байдаг. За энийг ахлах дундаас дэше ахлах анги руу 8-аас дэше ангид ороход энэ өчрүүдийг бүгдийг нэр. Энэ нэг дээр А дээр нэмэх нь B-ийн n зэргийн хэл задрагааны том юу А B-г орно нэгийг тавьцал юм л да эцэст ер нь бол. Энийг л задлах уу энэ хоёрыг нь болцсон. За энийг юутай ч ийм юм байт юм байна гэдэг бодохчод энийг бүр нарийн ойлгомоор байвал юм гэдэг чи асууж бариад бодулж болно. Яагаад юм байдгийг. За энийг мэдж байгаа юм бол би шууд сайн тоогоо дуусгах гэдэг байхгүй. Би 4 оронтой сайн тоочид C10-аас 4, 5 оронтой тоочид C10-аас 5. За гэх мэтлэн тэгвэл 10 оронтой сайн тоо 10-аас 10 буюу ганцхан байгаа байхгүй. За тэгтэл би энийг ашиглах гэсэн чинь надад дутаад байгаа учраас би энд нэмээд өгье. Юу нэмэх гэхээр C10-аас 2. За би ард нь өччих. Заавал өмнө өччих хэлбэг. C10-аас 2 дутаад байна. C10-аас 1 дутаад байна. C10-аас 0 дутаад байна. Энэ бол 2-ын зэрэг буюу бидрийнхаар 2-ын 10 зэрэг буюу бидрийнхаар 1024. Гэтэл манайд ийм 3 юм илүү нэмэгдэх учраас энэ 3-ыг 1024-өөс асчих гэж байна. C10-аас 2 чинь 912 2 дугаар 45 10-аас 1 чи 10 10-аас 0 чинь 1. За энийг хасаад манай бодлого хэрэг шууд гарна гэсэн үг. Ер нь бас нэг юм бол энэ дээр n элементтэй олонлог байл л дээ n элементтэй олонлог. A1 A2 n элементтэй олонлог. Эний дэд олонлогынтой 2-ын n зэрэг байна. 2-ын n зэрэг. Юу юм гэхээр би ийм юм ярьж болох байхгүй. 0 элементтэй дэд олонлог n-ээс 0 нэг л байгаа гэсэн үг. Хоос олонлог. 1 элементтэй дэд олонлог n-ээс 1. 2 элемент дэд олонлог n-ээс 2. Гэх мэтлэн c n-ээс n бол 2-ын n зэрэг. Бас ийм талаар нь ярьж болно шүү.